яг ийм одоо эвлэвсийн голтой байгаад эмч, өвчтөн, гар гэр, нийгэм гэсэн юм дөрвөн юмны хүрээнд байж ич тэр хүн одоо нийгмийн донд орох боломж нэгддэг. Яагаад ингэж байгаа гэхээр ар гэр хэрвээ одоо нөгөөдөгтөө анхаарал хандамжаатай бай цаа юм тогтмол цагтаа юм гол нөгөө нэг үргэлж эмч одоо хичнээн сайн хянаад хичнээн зөвлөгөө өгсөн ч гэсэн ар гэрээс нийгэм яагаад шалтгаантай юм бэ гэхээр нийгэм болохоор нөгөө эвлэвсэтэй хүний бүтээн зөвшөөрөх бол нийгэмд хахгүй нууцлаг хэлбэрээр хаач хизээж унах магадлалтай учраас нууцлаг байсаар байгаа нөгөөний амьдралаас болох байна. Нөгөөтэйг ийм гэж маш чухал юм байна. Эвлэвсийг юмгүйгээр төсөөлөх юм. Яагаад гэвэл ийм бол хамгийн энгийн бөгөөд зарим тохиолдолд насан туршдаа ч юм уу ийм тохиолдол байдаг. Тэгэхээр зэрэг энэ бол маш чухал асуудал. Би өнөөдөр одоо эвлэвсийн одоо улсын өдрөөр надад ийм боломж олгож байгаа. Имийг хөндөж явъя гэж үзэж байна. За эмэн дээр болохоор зэрэг аюул явж байгаа. Одоо Монгол улсад эрүүл мэндийн сайдын 2022 оны одоо нөхцөл зөвшөөрлөж байгаа. Тэр нөхцөл зөвшөөрлөөс Солонгосоос 44 нэр төрлийн Германаас 10-аад нэр төрлийн орж ирсэн байгаа Монгол улсад. Ингээд орж ирсэн хэрнээ хүүхдэд энэ хоёр хувилбараар оногдохоор хууль эрхийг нь одоо зүй залтад байгаа байхгүй. Хүүхэд 18 нас хүртлээр 19 нас хүртлээр 100% мөнгө эвлэвсэн юмыг авна гэдэг ингээд даатгалаа олгоно. Насанд хүрэгчид 70% хөнгөлтөөр авна гэдэг ингээд зүй залтаа. Тэгсэн хэдий ч зарим хүүхдүүд одоо 22 оноос хойш өнөөдрийн хүртэл 70% хөнгөлтөд аваад байгаа. Яг даана огцооноо ингээд аваад байгаа хүүхдүүд байна. 100% хөнгөлтөөр аваад байгаа хүүхдүүд байна. Тэгэхээр энэ даатгалын хөнгөлтийн юм бол нэгдүгээр өгөх. Тэгэхээр энэ даатгалын хөнгөлт хэдийгээр ингээд бидний ийм сайшаалтай дэвшилттэй гадаадын одоо сүүлийн үед хэрэгжилж байгаа ийм сайн чанарын одоо олон улсын стандарт нийцсэн юм хэдийгээр ороод ирсэн байгаа ч хөнгөлтөнд орцсон байгаа ч гэсэн бас нэг ийм сайн талаа хажуугаар сайн тал байгаа. Жишээлх юм бол орон нутгийн юм асуудал айгүй хүн. Орон нутгийн юм асуудал яагаад тийм байгаа вэ гэхээр одоо Монгол улсад одоо зарж байгаа эвлэвсэн имийг Улаанбаатар хотод одоо тэр баян үйлдвэрээс ховдоос цахнаас хоолтойгч үгүй код өгч байгаа юм. Эсвэл өөрөө ирж байгаа. Яагаад гэж байгаа юм гэхээр орон нутгуудад энэ сүйдэн хаваагүй тавьхгүй одоо яг шалтгаанаас болдог юм бас хөөцөлдөд явж л нэг шийдэл хүрээгүй байгаа. Тэгэхээр энэ ингээд 7 хоногийн хугацаатай жоргчигддаг. Нөгөө жор нь 7 хоногийнхоо дотор л энд одоо кодо гэдэг юм уу хин нэг нь ирж хүүхдийн эмийг авахгүй болоод хүчингү болчдаг. Ийм асуудал орон нутгийн асуудал юм байгаа юм байна. За ингээд нэгдүгээр хувилбар. Тэгээ 100% яг хүүхдээ авч байгаа хүмүүс нэлээд олон дэлхийн байгаас авч чадахгүй хүмүүс. Насанд хүрэгчид 70% хүүхдээ авч байгаа. Тэгэхээр зарим тохиолдолд одоо ялангуяа эмийн төсөлтэй эвлэвсэд 3-аас 4 авсарч уудаг тохиолдол байдаг. За энэ 3-аас 4 ийм авсарч уудаг хүн 70% хүүхдээ ийм авлаа гэхэд нөгөө асаргааны ч юм уу 300 мянган хүрдэггүй. Нөгөө эмийнхээ 70% хөнгөлтөөр аваад түр дадлын дааж байгаа юм чинь гэсэн хүмүүсийн сэтгүүд байгаа л да 70-аас илүү яах вэ гэсэн. Тэгвэл нөгөө 4 юм 3 юм авсарч ууж байгаа хүн чинь цаашаа 4 500 600 мянган гэдэг юм уудаг болохсаар. Тэгэхээр нөгөөд нь хаанаач хүрдэг ийм бас нэг бодит тохиолдол байгаад байна. За хоёрдугаар хувилбар нь болохоор ийм хоёрдугаар хувилбар нь болохоор яг ингээ хууль эрхийг нь алдсан бэлэн болсон хэрнээ хэрэгжихгүй байгаа юм. Энийг хэрэгжүүлэхийн тулд бид нар одоо манай хөгжлийн бэрхшээлтэй хөгжлийн эцгийн холбоо манай эвлэвсийн хаярын группийн бид нар энийг бүтэн жил явж байгаа. Энэ нь болохоор юу юм бэ гэхээр 2022 оны сайдын одоо 400 дугаар тушаал дээр нэмэлт өөрчлөлт 2005 оны 1 цаг орсон байхгүй. Энэ дээрээ юу гэж нэмсэн бэ гэхээр яг бид нар хүсэлтэд гаргаад бүх насныхан эвлэвсийн бүх насныхан одоо нөгөө юугаар төр хариуцахаар имээ авч болно гэсэн гарсан байхгүй. Төр хариуцах имийн одоо нөгөө сайдын тушаал авахгүй болсон. Тэр нь юу гэж байгаа юм бэ гэхээр өөрсдийнхөө оршин суугаа газрынхаа дүүргийнхээ юм уу аймгийнхаа эрүүл мэндийн нэгдлэрээ дамжуулаад амбулатороор 100% хөнгөлтөөр хүүхэд насанд хүрэгчид бүх насныхаа имээ авч болно гэж сайдын одоо 407-гийн нэмэлт өөрчлөлт А06 дээр заасан байна. Одоо бүтэн жил болж байгаа 25 оны 1 сар. За энийг дагаад эрүүл мэндийн даатгын үндэсний зөвлөлийн 25 оны 1 сарын 23-нд гарсан 04 код тогтоол байгаа. Энэ тогтоолд юу гэж заасан юм гэхээр бидний одоо яг түгээмэл хэрэглэгддэг. Нөгөө олон улсын стандартын шаардлага хангаас сүүлийн үед орж ирсэн сайн чанарын тэр Германаас Солонгосоос орж ирсэн юмнуудыг олон улсын нэршлэр нь ингээд заагаад одоо
40 50 нэрийн юм ингээд яг нэрээр нь оруулаад энийг одоо дотор эмийн сангаас авч болно, төр хариуцлагаар авч болно гэдэг индүүзийн тушаал гарсан байгаа эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тушаал биш тогтоол 1 сар 23 гарсан. Тэгэхээр энийг одоо бүтэн жил болж явахад за бид нар ховдын салбарыг сайн жишээ байгаа. Ховдын салбартаа ингээд энэ бичиг баримтуудыг ингэж явуулаад би дандаа мууг нь ярих гаггүй сайн жишээ бас байгаа. Тэгэхээр энэ дээр юу гэж ярих юм тэгэхээр ховдод одоо сабрил гэдэг нэг ширхэг 5,000 төгрөгийн үнэтэй юм байхгүй юу? Манай 3 одоо хүүхдээ уудаг. Тэгээ нэг ширхэг 5,000 төгрөгийн юм гэдэг чинь эцэг аюу өндөрсөн шүү дээ. Энэ нь болохоор эрүүл мэндийн даатгалд ороогүй юм байгаа. Сабрил уу гигаватт руу гэдэг одоо сайн биш гэдэг юм байна. Тэгэхээр энэ имийг одоо бид нар яг ийм үйл хэрэг акт гарсан шиг авдруу явуулаад ховдын эрүүл одоо нэг эмийн зөвлөл нь маш сайн ажиллаад манай тэр 3 хүүхэд ховдод энэ юм авч байгаа хгүй. Ховдод ийм боломж харин хаан уул хүүхэд одоо яг би өөрөө манай хүүхэд унал таттай хүн гэртээ хүүхдүүд насны турсан 3 төрлийн юм авч явахгүй 4 сараас хойш өсөж өнөөдрийг хүртэл авч чадаагүй. Тэгэхээр эн чинь яг нэг хууль эрхийн зах зүйл зах яг ажиллахан хэрэгждэг. Монгол улсын өнцөг болон бүрт хэрэгждэг. Бид нар яг энэ бодлогын төлөө явж байгаа. Тэгэхэд энэ хэрэгжихгүй байгаа шалтгаан нь хувь хүндээ байна уу? Тэр эмийн албандаа байгаа мó хүндээ байгаа. Цаас ингээ нэг цагаан цаасан дээр гараараа байлгаад байж болморгүй байна. Бид нэр ганц гол зорилгоор энийг ингээд гаргацсан юм аа хэрэгжүүлдэг. Тэгэхээр энийг бас та цааш түгээж өгөөрэй. Тэр хэрэгжүүлэлт нь одоо ямар нэгэн хэмжээгээр одоо энийг бас мэдгүй хүмүүс байгаа. Одоо жишээлх юм бол хаан үйлдвэрийн эрүүл мэндийн төвлөр намайг явуулдаг. Танаа хүүхэд ганцаараа ийм хэрэгж байгаа учраас бид ганц хүн тааруулж авч чадахгүй байхгүй. Тэгэхээр энэ зүйл залтыг мэдгүй хүмүүс авч чад нөгөө хөөцөлдөхгүй байгаа байхгүй. Бид нарын тодорхой хэмжээгээр бүрэг бэрээ гişүүдтэй ийм зүйл залт гарсан шүү. Энийгээ дагуу та нар эмээ аваарай. Насан турш 70% авахгүй 100-аар авч явах юм шүү. За хүүхдүүд ингээ даатгалаараа авал сайн байна. Хэрвээ даатгалаараа авч чадахгүй тэр програм 70-аараа шивгдсэн байгаа бол 100%-аар ингээд авах боломж нэгцэн байх шүү. Зааж хэлж зурж өгöd байгаа. Тэгвч мэдгүй хүмүүс өчнөө байгаа ч хөөцөлдөг байгаа байхгүй. Түүнээс хаан үйлдвэр би ганцаараа тийм өөр юм уудаг биш байхгүй. Миний тэр ууж байгаа юмнуудыг одоо уудаг хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр зэрэг яг бодит байдал юм байна. Тэгээ бидний гол одоо энэ холбоо энэ групп байгаагийн гол шаардлага нь хөрсөн дээрээ юу болж байна тий? Тэрийг одоо гүүр болгож төр танилцуулах төрийн шийдвэрлэлийг ингээ гарах одоо ингээд нааштай шийдвэр гарсан байна шүү дээ бид нар. Гарсан байх хэрэгжүүлэхгүй байгаа нь хиндээ байгаа юм бэ? Яагаад хэрэгжихгүй юм? Сайхан юмнууд ороод ирсэн байна. Ийм эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын газар одоо зөвшөөрлөө өгөөд ингээ юмнууд оруулаад ирсэн байна. Тэгэхэд ийм байгаад байна гэдэг юм жишээ. Одоо бас нэг жишээ хэлээ, сайн жишээ хэлээ. Хаан үйлдвэрийн эрүүл мэндийн нэгдэл байгаа байхгүй юу? Оксикарбон моноапетин гэдэг ямиг одоо манай нэг ээжд ингээ зааж зураад энийг аваар явуулсан өгсөн байгаа байхгүй юу? Яг тэр ямиг би өөр авах гэдэг байхгүй юу? Тэгэнгүүт ганцхан хүн байна аахгүй юу? Манайх тендер зарсан. Тэр тендер шууд худалдан авалтын гэрээ гэдэг хоёр өөр миний ойлгож байгаа. Би бас зүгээр эмнэлгийн чөмөр биш мэрэгчлийн чөмөр биш зүгээр ингээ ээж учраас буруу ойлгож магадгүй. Тэгтэл ямар ч байсан тэр баруун хязгаарт тэр яг зэрэгэлдээ байгаа одоо нэгдэл дээр нь хүн авсан байгаа юм чинь тэр төв дээр нөхгүй их шалтгаан байхгүй. Яг нэг хууль эрхийн зүйл залт болчихж байгаа гэдэг юм байна. Цаасраа хамгаалагчийн тухайд нийгмийн харилцаанд үүсэж байгаа хамгийн том бэрхшээл бол эпилепситэй хүн хааж унждаг магадлал өндөр байдаг. Тухайн хүнийг унж татахсан үед ямар анхны тусламж үзүүлэх вэ гэдгээ хүмүүс мэддэггүй. Ихэвчлэн баг ингээд цогцчдаг. Нэг хэсэг нь очиод бариад ингээд дараад нөгөө чичирхийлж байгаа гар бүлийн хүчлэн чичирхийлж байгаа нь дарж байгаа юм мэддэггүй. Тэгэхээр асар нийгэмд мэдээлэл өгөх, мэдлэг түгээд би бас энэ өдрөөр хүмүүсийг яг нийгэмд мэдээлэл өгөөсэй, нийгэмд мэдлэг тараагаасай гэж бодож байна. Хоёрдугаарт нийгмийн асуудлыг бид нар бас манай төлөвшөлтөд эцэг орны төлөвлөлтөд бүлэг нийт яг гэдэг хэмжээнд 10 сарын 26 жил бүр одоо хүүхэд Монголын неврологи холбоотой нийлээд одоо 2014 оноос хойш тэмдэглэж ирсэн. Тэгэхээр тэрний гол чухал одоо мессежний өгөх хүүхэд наснаас эпилепси болгосон тийм. Хэдийгээр тэр хүн эпилепсиж хүч гэсэн миний хажууд байгаа эпилепситэй дотоод би анхны сүнжийг яаж үзүүлэх вэ? Дотоод би ямар үе төргөнд дуудах вэ? Дотоод би яагаад нөгөө хүний ингэж ачаад газ байрж аваад юм өгүүлчихгүй давхар эрсдэл үүсчихгүй байх вэ гэдгийг мессежтэй хүүхэд наснаас нэгдээд одоо ерөнхий боловсролын сургуулиудтай хамтарч хийдэг. Хөдөө орон нутгуудын манай салбаруудаас яг энэ жишээ хэрэгж байгаа юм сайн жишээ байна.